За зөвштэй худалдаа аж үйлдвэрийн танхимд баялаг бүтээгчдийг дэмжих холбооны 10 жилийн форум бол үргэлжилж байна. За дөнгөж сая жижиг дунд үйлдвэрлэл үйлчлэлийн хөгжлийн боломжууд төрийн бодлоготой уялдах хилцүүлэг болж өнгөрлөө. Энэхүү хилцүүлэг сангийн аавны татрын бодлогын газрын дарга Тэлмүү оролцсон. За тэгээд Тэлмүүнээс яг одоогийн байдлаар жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих бодлогын хүрээнд ямар хууль эрх зүйн татрын бодлого явж ирсэн талаар мөн цаашид ямар бодлого үргэлжлэх хилцүүлгийн шатандаа яваа талаар тодруулах гэж байгаамаа. За өдрийн мэнд хүргэе. Өдрийн мэнд. Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих зүгээс төрөөс яг татрын ямар бодлогуудыг баримталж ажиллаж байгаа вэ? За юуны өмнө өнөөдөр аваа хийж байгаа Монголын жижиг дунд үйлдвэрлэлчдийн эрхлэгчдийн холбооны 10 жилийн баярын мэндийг хүргэе. Бүх жижиг дунд бизнес Монголын баялаг бүтээгчдэд баярын мэнд хүргэе. За жижиг дунд бизнестэй холбоотой татрын маш олон дэмжлэг байдаг. За 19 онд Монгол улс татрын нэлээд өргөөрөөтэй реформыг хийсэн байдаг. Энэ реформ үндсэндээ жижиг дунд үйлдвэрийн татрын ачааллыг бууруулах чиглэсэн юм олон арга хэмжээ орсон. Тухайлх юм бол 1.5 тэрбум төгрөгийн борлуулалтад орлоготой хүртэл борлуулалтад орлоготой компаниудын хувьд бол орлогын татвар үндсэндээ 1% ачаалттай болсон. За гэх мэтчлэн олон арга хэмжээ байдаг. За энэ 20 оноос хэрэгжижсэн хуулийн үр дүн бид нар бас дүгнээд үзэхэд бол яг татварын ачаалал татвар өндөр байна уу гэдгийг ингээд тооцоо гэж үзэхэд бол Монголын одоо жижиг дунд аж ахуй нэгжүүдийн нийгмийн даатгалын шимтгэл орохгүйгээр төлж байгаа татвар нь нийт орлогын 6 орчмууд дээр ингээд дундчаар байгаа. Тэгэхээр бид нар одоогийн татрын хуулийн шинжилгээг бол бид татвар өндөр гэхээсээ илүү татвар төлөхөд татрын хууль тогтоомжийг биелүүлэхэд ямар асуудлууд тулгарч байна? Татрын алба, татрын хуулийг хэрэгжүүлэхэд зөвлөн туслах, илүү амар хэлбэр болох, татрын эрсдэлд орохгүй байх чиглэлийн ийм уян хатан боломжуудыг олох. Дээрээс нь хариуцлагатай татрын хуулийг дагаж мөрддөг энэ компаниудаар илүү уян хатан байх боломжийг бүрдүүлсэн хуулийн шинжилгээр бол бид нар ингээд ажиллаж байна. За жишээлх юм бол яг компаниуд дээр судалгаа хийгээд үзэхэд Монголын жижиг дунд аж ахуй нэгжүүдийн 60% нь бол мөнгөн хөрөнгийн эргэлтийн хөрөнгийн дутагдaltaа ингээд үйл ажиллагаа явуулж байна. Тэгэхээр яг татвараа төлөх дээр бол ихэнх тохиолдолд ингээд зээл авах гэдэг юм уу одоо ингээд өндөрлөлүүд гарч байна. Тэгэхээр бид нар энэ рүү чиглэсэн илүү уян хатан бодлогыг бол оруулах гэсэн юм бодолтой байгаа. За жишээлх юм бол сар болгоно гаргадаг нөтийн татвар бол ингээд жижиг дунд компаниудаас хамгийн их санд ирдэг татвар байдаг. Тэгэхээр нөтийн хувьд хэдийгээр сар болгоно гарах ийм хуультай боловч бид тухайн компани илүү хариуцлагатай баримтаа хугацаанд нь өгдөг, тайлангаа өгдөг зэрэг одоо татрын зөрчилгүй байх юм бол сарынхаа ногдлыг одоо 1, 2, 3 гээд хойшлуулж төлөх ийм боломжуудыг олгох гэх мэтчлийн ийм олон боломжуудыг олгосон хуулийн шинжилгээний төслүүдийг бол боловсруулаад санал явуулж байгаа. Татрын бааз суурьа яг нэгтгэх ёстой яг татварыг зарим нь төлөөд зарим хэсэг нь төлөхгүй далд эдийн засаг хэлбэрээр явагдаад байгаа нь шудраг бус байна гэсэн санал маш их байдаг шүү дээ. Тэгэхээр далдаагаа эдийн засгийг татвараа төлөхгүй байгаа хэсэг бүлгээ хэрхэн яаж одоо ил тод болгож татвар төлдөг болгох вэ? За энэ дээр бол хоёр асуудал ярих. Нэгдүгээр татрын бааз суурь өргөдөхдөр бол аж ахуй нэгжүүдийг дэмжих асуудал тийм. За бид одоо жижиг дунд компаниуд бол төсвийн орлогын одоо тийм үлэм хэмжээг бүрдүүлээд байх гэхээс илүү бид энэ компани маш ажлын байрыг бий болгодог. Маш хөрхийн аж ахуй, за нийгмийн аягүй одоо чухал салбар байдаг. Тэгэхээр бид нар энэ компаниудын хувьд бол нэг тийм орлого гэхээсээ илүү өргөжих, дэвжих, хөгжих боломжууд. За энэ компаниудын онцлог бол одоо жишээ нь нарийн мэргэжлийн нягтлан татрын зөвлөхөд төдийлөн аваад болцоог. Тэгэхээр энэ компаниуд дээр татрын алба илүү зөвлөж тусалдаг, эрсдэлд орохоос нь сэргийлүүлдэг тийм. Татвар төлөхөд гардаг энэ зарлууд нь багасгах тэр энэ чиглэсэн дэмжлэгийн бодлого байна. Мэдээч хэрэг одоо би татргүй усч чадахгүй болохгүй. За нөгөө талд татрын бааз суурь өргөдөхдөр одоо далд эдийн засаг гэдэг асуудал байгаа. Энэ асуудлыг яг бид илүү яг захиргааны аргаар хэн шалгалт хийгээд торгоод яваад байх тийм яг хуулийн боломжууд бол байдаг. Гэхдээ энэ өөрөө эцсийн шийдэл бол биш. Тэгэхээр энэ далд эдийн засгийн холбоотой асуудлыг яаж шийдэх вэ гэхээр үндсэндээ цахимжуулах, автоматжуулах, хүний оролцоог бууруулах энэ чиглэл рүү л одоо бид шинжилгээ хийх ёстой. За манай татрын алба бол бас харьцангуй ингээд захимдсан ийм байгууллага. Гэхдээ бид нар бас захимжуулалтын
ялангуяа баримт олголтоо одоо хүний оролцоогүй болгох, автоматжуулах те одоо баримтыг одоо бие биенээсээ одоо гойдог, царай алддаг те нэгтгэх биш автоматар үүсдэг байгууллага хоорондын нэхэмжлэх төлбөр тооцооноос автоматар хийдэг ийм боломжийг бүрдүүлэхээр л ажиллаж байна. За үндсэндээ бид зорилго бол татврын тайлангууд ер нь одоо татврын систем автоматар бэлдээд өгч хэмжээнд ингэ очих. Тийм одоо технологийн боломжууд бол байгаа. Тэг бид нар бол ийшээгээ чиглэсэн арга хэмжээтэй яваа юм да. Татвараа төлөөгүй одоо тодорхой хугацааны дараа дансыг хааж боох энэ одоо тухайн байгууллага үйл ажиллагаа хэвийн үргэлжлүүлэх боломжийг хаалга явах гомдол маш их байдаг шүү дээ. Тэгэхээр яг энэ чиглэл дээр ер нь яаж ажиллах вэ? За энэ бол хоёр талтай асуудал. За энд ингээд татвар өөрөө зайлшгүй байх, шударга байх гэдэг тийм. Ингээд шударгаар татвараа төлөөд явж байгаа компаниуд нэг талдаа хохирдог, нөгөө талдаа ингээд зүхтаагаад байдаг төлөх хүмүүс хохирдог ажиллахгүй. Тэгэхээр энэ өөрөө бас балансыг нь олох хэрэгтэй. Одоо дэлхийн бүх улс орны татврын албад бол ийм албадлагын арга хэмжээ угаасаа авдаг тийм. Дансгаа, битүүмжлэх ажиллагаанууд байдаг. Гэхдээ бид цаашдаа илүү хариуцлагатай ер нь бизнесээ өргөжүүлээ, татвараа төлөе гэж байгаа компаниуд дээр хариуцлагатай татвар төлөгчдөө илүү боломж олгосон ийм хуулийн зүйлүүдийг боловсруулж нийшээ шилжих хэрэгтэй. Бизнесээ хийгээд орлого олъё гэж байгаа компаниуд дээр одоо дансыг нь бүрэн битүүмжлэх, тодорхой хэмжээний битүүмжлэлтэйгээр явдаг ч үгүй юм уу. За түрүү хэлсэн хариуцлагатай, сахилга баттай компаниудын хувьд татвар төлөх хугацаа нь одоо хойшоо уян хатан сонгогддог байдаг ч юм уу. Энэ ийм уян хатан зохицуултуудыг л оруулсан зохицуулт хуулийн төслүүдээр бол туссан байгаа. Нөгөө талдаа бол бид яг тэр одоо жишээ нь 10 жил татвараа төлөөгүй одоо тэрбум өртөө компаниуд чинь байж байдаг тийм. Ийм компаниуд дээр бол бид илүү хатуу зохицуултуудыг авах хэрэгтэй. Тэр компаниас болж одоо Монгол улсын нийт ард түмэн одоо бусад татвар төлөгчөөс хохирч болохгүй гэдэг энэ зарчмаа бид хатуу баримтлах хэрэгтэй. Та түрүүмээс хэллээ л дээ хариуцлагатай татвар төлөгчийг урамшуулах тийм хууль эрх зүйн шинэ одоо орчныг бүрдүүлэхээр явж байгаа гэдэг. Тэгэхээр татвараа төлдөг байгууллага, төлдөггүй байгууллагын хооронд одоо жишээ нь улсаас авах, нийгмийн даатгалаас авах гэдэг юм уу харьцаа нь юу байдсан бол аж ахуйн нэгжүүд ямар учраас татвараа хариуцлагатайгаар төлөх ёстой вэ? Мөн ингэж төлснөөр ямар хөнгөлөлт урамшууллыг бас эдэлдэг юм бэ? Яг хоо татвар төлөх бол өөрөө үндсэн үүрэг те. Одоо ингээд татвар төлсний төлөө одоо хариу нэхэх би татвараа төлсөн юм чи одоо ингэж халамж тэмцлэг авах гэдэг ийм юм бол зүгээр зарчмын үед бол байхгүй. Гэхдээ татвараа сайн төлдөг, хариуцлагатай татвар төлөгчдийн хувьд татврын алба өөрөө илүү ихтэй байдаг, уян хатан байдаг. Заавал тэгж одоо данс хаагаад албадлагын арга хэмжээ аваад торгоод байдаггүй. Одоо хамтраад ажилладаг гэдэг ийм юуруугаар бүртгэн зүйлтэй. Татвар төлөхгүй байна гэдэг нь өөрөө эргээд юу те зөрчил энэ эргээд нийт ард түмний одоо эрх ашигын асуудлын цаана яригддаг байгаа. Тэгэхээр яг хуулийн төслүүдээр одоогийн байдлаар бол татрын хууль тогтоомж дагам үрдэлтийн төвшин оноо гэдэг одоо үнэлэх олон аргууд байж байгаа. Хугацаанд төлөхөөс гадна тайлангаар цагтаа тушааддаг байх, баримтаа өгдөг байх, бусад татвар төлөгчдийг эрсдэлд оруулдаггүй байх ч гэдэг юм уу. Энэ олон одоо хийстэй үүргээ биелүүлсэн тохиолдолд татвараа төлөх хугацаа нь уян хатан болдог. Заавал хяналтанд ороод байхгүй те. Татврын алба одоо тэр компанийг зөрчилтэй эрсдэлтэй байгааг мэдсэн бол заавал шалгалт орж торгуул тавиад байхгүй. Өрчилж мэдүүлээд өөрөө засах боломжийг өгдөг байх. Энэ тохиолдолд одоо заавал тэр өндөр торгуул тавиад байхгүй. Уян хатан болдог ч гэдэг юм уу. Ийм боломжуудыг л бүрдүүлэх хэлцүүтэй байгаа. Тэгээ Монгол улсад ер нь бизнес эрхлэхэд татваргүй байна гэж бол мэдээж байхгүй. Гэхдээ татврын хуулийг дааж мөрдөхөд илүү боломжтой, ээлтэй, уян хатан одоо нэг татвар санаа зовхгүйгээр бизнес эрхэлдэг байх. Ийм боломж юм. Одоо сангийн ганц юм бол зорилго байна. Манай аж ахуйн нэгж ялангуяа жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчтэй гаргадаг нийтлэг алдаа нь юу гэдэг юм бол? Яг маш олон юу бол байгаа. За ихэнх тохиолдолд бол мэдээж хэрэг мэргэжлийн нягтлан хуульч татврын одоо хүмүүс биш учраас ихэнх тохиолдолд нь хуулиа сайн мэдэхгүй байх, бүртгэлээ сайн мэдэхгүй байх тийм үү те. Одоо нэг татвар төлөх тайлбарын хугацаа мэдэхгүй байх. Тэ холбоотой одоо зөрчилүүд их гардаг. Энэ бол учиргүй нэг татвараас цухтаач гэсэн одоо тийм зорилготойгоор биш. Хинг нэг тиймэрхүү зөрчилүүд их гардаг. Яг хоёр дахь асуудлууд нь бол мэдээж татврын хуулийг ашиглаад
өөртөө ашиг хонжоо олгосон ийм тодорхой үйлдэлүүд бол байдаг. Энэ бол тэгтээ цөөхөн. Энэ тохиолдлууд дээр бол ингээд мөрөөрөө явж байгаа компаниудыг хохирох юм уу бас нэрсээр юм гардаг байна. Ихэнх нь бол ер нь мэдлэг, мэдээлэл тэгээд ойлголтын зөвлөмж гэсэн юм байна. Тэр тохиолдол бол гэхдээ веб сайтаараа дамжуулаад одоо хугацаа хэтэрсэн байлаа гэхэд татврын албатайгаа харилцан тохиролцоод дахиж одоо тайлангаа илгээх боломжийг бол олгодог тийм ээ. Одоогийн хуулиар бол татврын тайланг илгээснээс хойш 1 жилийн дотор залруулах боломж бол байдаг. Гэхдээ татврын тайланг огт тушаагаагүй хүмүүс хоног хугацаа хэтрүүлсэн тохиолдолд торгуулийн, зөрчлийн гэдэг дарга хэмжээний байдаг. За баярлалаа. Мэдээлэл өгсөн танд баярлалаа. Газарчтай худалдаа ажуулалтын танхимд үргэлжилж буй SME 2025 форумоос та бүхэн мэдээллийг шууд дамжуулан өргөлээ.